Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4К төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногссон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. За Тонголог буян дуу дуулагдаад 2014 онд 60 жил болж байгаа л да. Анх 1954 оны 8 дугаар сарын хуучаар Улаанбаатар хотод ховдын соёлын өдрүүд болоод болсон. Тэрэнд олон сайхан програм хөтөлбөртэй явж байгаа. Тийм дотроос нутгийн зохиолчдын бүтээлүүд их чухал байсан л дээ. Тийм учраас тэнд би тэгэхэд чинь тэр үед чинь ховдын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангиас сурагч байсан биш үү дээ. Тэгээд энэ Тонголог буян гэдэг дууг намайг дуулж одоо концертанд дуулах тийм үүрэг даалгаврыг миний багш Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Ардын төрийн шагнад Лувсан Шар багш, Монголын урлагийн бас нэрт төлөөлөгч болсон Монгол Улсын урлагийн төрийн шагналд Ванган багш эдгээр маань одоо надад энэ Тонголог буян гэдэг энэ дууг дуулж нийтийн хүртэл болох өөрөлдөө ховд нутгийнхаа байгаль хүн зон олны амьдрал авахыг харуулсан энэ дуугаар одоо дуулах ийм үүрэг даалгаврыг аваад тэгээд анх дуулсандаа олонд хүлээн зөвшөөрөгдсөн ийм сайхан бүтээл учраас энэ мөнхийн бүтээл болж хуурч ирлээ дээ.